За өдрийн мэнд. Одоо хийж байгаа бичлэг болохоор хэрхэн энэ дахин сэргийн хөдөлгөөнийг сурсан бэ? Эсвэл одоо ер нь яагаад эрүүл итгэж гэж хэлдэг вэ гэдэг тухай холбоотой байхгүй. Тийм яагаад итгэж болсон бэ гэхээр анхнаасаа би ч одоо яг нэг хотод орж ирээд бас удааг байгаа шүү дээ. Яг шууд хэлэхэд хотод орж ирээд одоо 8 жил болох ч юм уу. Тэгээ өдөө өссөн гэсэн үг. Тэгээ тэр үед бол мэдээж завхан интернет өссөн, хөдөө өссөн болохоор мэдээж юм библийн хаанаас ч болж хийзээж унших удаа тийм ч гэдэг уншаач ойлгохгүйсэн баг. Тэгэд яг нэг авах юм нь ийм урт настай холбоотой эсвэл сүнслэг утгуудтай холбоотой зүйл маш их сонирхдаг байсан гэсэн үг байхгүй. Маш их сонирхдаг байсан. Тэгээд тэр үед дээр ер нь бол энэ бас тодорхой хэмжээнд нэг сураад хязгаар гэж байна шүү дээ. Тэгээд яг миний тухайд болохоор 17 тод яг энэ 5 дасгалын номыг хийж эхлээд 18 тад яг хамгийн анхны төвдийн цогц 7 дасгалын номыг хараад олж хараад тэгээд тэрийг суралцсан гэсэн үг. Дээрээс нь тухайн энэ багш нартай чэнтэй ч юм уу олон багш нартай холбоо барих тийм аз завшаан тохиолдсон. За тэгээд тэрийг одоо нэг нарийн ширийн цаашаа үргэлжлүүлж яриад явах. Гол нь ингээд сураад болцсон гэсэн үг. Одоо яг ингээд зарим хүний хувьд харин нэг насны хүрэлцэхгүйсэн ч гэсэн зарим хүний хувьд 7 өдрийн дотор сурч болно гэдэг. Ер нь бол энэ цогц 7 дасгалыг сурах, дахин сэргийг дахин төрөлтөд зүйлийг өөр төрөө мэдрэх ч юм уу олон зүйлийг судлахын тулд энэ 7 хоног юм уу за сарын хугацаа шаардсан гэсэн үг. Тэг яг төрөлхийн зөөхөн зөрөө гэж байна л да. Ингээд хүний ингээд нэг юм сүнслэг юм суралцахад байглаас их одоо байглаас тэ бурхнаас өгсөн бэлэг ч юм уу иймэрхүү зүйлс байна. Гэхдээ ер нь бол тийм зүйл байлаа гэхэр чинь тийм бас яг заз жаргалтай сайхан юм шиг мөртлөө нөгөө талаараа маш их хариуцлага залуу наснаас маш их одоо хүн мэдрэмээргүй олон зүйлсийг мэдэрдэг ч юм уу те маш их зовлонгуудыг ч гэсэн мэдээж тэрээр туулдаг гэсэн үг. Явандаа ер нь бол те би биш маг одоо би та нарын насанд хүрэх ч юм уу те 40 50-наас хүрэхэд дөнгөж 20-д хүрж байгаа хүүхдүүдэд энэ сүнслэг зүйлсийг суралцах, муу энергиэс биеэ хамгаалах, те муу оршихуй худал хуурмаг хүмүүсээс те өөрийгөө зүгээр хамгаалж илүү амжилттай байхын тулд энэ зүйлсийг суралцахад саад татварууд нь илүү бага байх хаа гэсэн итгэлтэй байгаа. Нөгөө талаас болохоор тулаад нэг юм зогсчлаа шүү дээ. Ингээд дахин төрөлт гэдэг зүйлийг мэдэрсэн залуу хүн гэлтгүй ингээд залуужуулах бэлгийн энергийн хувиргалт янз янзын олон зүйлийг сурчлаа. Энэс цаашаа бас яг явах газар гэж бас байна шүү дээ. Асуух асуултууд бурхан гэж байвал хизээ байсан, ямар төлөвт байдгийг, эртнээс ахуулаа бурхан биднийг хайцсан юм уу, яг чөтгөр гэж юу юм гэл олон асуултууд байдаг заяа хүнд. Яг ингээд яваад ирэл тэрийг хариулдаг ном Библиэс үр байгааг болохгүй яг үндэ бол. Тэгээд тэр эхлэл номын нууцууд, зүнслэг утгууд, зүнслэг тайлбарууд тэ анхны хүн яг муу юм уу, анхны хүн биш юм бол яг ямар утгаараа юм гэх мэтчлэн за Христ гэж хэн байсан, яагаад өөрийгөө ингээд энэ ер нь бол юм баггүй юу? Бас зүгээр энгийн ухаанаар бодгоц заяа. Яг болсон болоогүй боллон багш нар тэгэл болсон болоогүй хүмүүс зөндөө байна л та. Тэд нар чинь тэгтээ төвшин гэж байгаа шүү дээ. Чадахгүй тэ янз янз юм байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо ингээл болсон болоогүй өөрийгөө үзмэрч гэж нэрлсэн нөхдүүд одоо Монголд ч зөндөө байна, гадаадд ч зөндөө хаасаагүй байж л байгаа байхгүй юу? Ер нь жоохон сүнслэг мэдрэмжтэй болонгуудаа нэг багш олмоор санагдаал, нэг хүнд амьдрал замаар санагдаал эсвэл нэг юм энерги мэдрэмжүүд тэ тэр чинь тэгтээ дуусахгүй байхгүй юу? Хизээ ер нь хүн энэ муу мухай сүнслэг биетүүд гэдэг зүйлийг судлах шаардлага болох юм бэ гэхээр өнөөхөө бурханлаг гэрэл түрээд дэлхийн хүн болон дэлхийн ертөнц өөртөө яг гэрэлсэн цаг үед бурхан миний оршихуй бидний дунд үнэхээр байдаг болсон цаг үед ухлагслах гэж байхгүй болсон тийм цаг үед бид нар яг нэг юм шашин сураадах шаардлага байхгүй байхгүй. Ер нь бол шашны зорилго ч гэсэн угаасаа энэ харанхуй ертөнцөд бурхантай дахин холбох, хүнийг махан бие орхихоос өмнө соён гэрүүлэх те зүртлийн угаах гэрэлтүүлэх гэм зорилготой зүйл шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг үнэндээ бол яг одоогийн нөхцөлд бол энэ олон зүйлсийг суралцах шаардлага байгаа. Ягаад гэвэл одоо бид нар чинь тийм төгс гэгэрсэн цаг үед биш зүгээр гэгэр эхлэж байгаа. Тэгээ энэ хүндрэлт рүү энэ бурханлаг орших үйл ойртож байгаа. Дээрээс нь бид нар муу мухагаасаа зурсгалын хувьд, бодлын орон зайгийн хувьд, бие махбодын хувьд салах шаардлагатай тийм зүйл байгаа байхгүй. Тэгэхгүй бол яг үнэндээ бол манай нийгэм хүнд хэцүү зүйлсээр тэгээ завхаар архитал хүч хэрхийлэл хэцүү зүйлсүүд тэгээ эсвэл нэг зүйлийг сураал идэг дуустгүй хоосон чиглэсэн тэгээ үр дүнгүй иймэрхүү
хандлагууд байна шүү дээ. Эсвэл нэг өөрийнхөө орон зай дотор л амьдардаг соён гэрэл гэдэг зүйл байхгүйгээр тэгээ нэг хоногийн хэдэн цоос олж байгаагаа эсвэл нэг юм жоохон залуу байгаадаа бартан ч юм уу те. За нэг диплом авснаа хэдэн төгрөг яриа илүү олж байгаагаа ертөнцийн төл өрцөн юм шиг л бүхний таньсан юм шиг л бодоо явж байгаа хүмүүс өндөө байгаа шүү дээ. Гэтэ тийм биш байхгүй юу? Бид нарт угаасаа ингэж бие өргөсөн ч тэр биетэйгээ байхдаа ч тэр унш суралцах хэвээр мэдэх хэвээр соён гэрэх хэвээр зүйлсүүд бид нар зөндөө байдаг. Тэрийг та ингээ соён гэрүүлэхгүйгээ цухтаад явсан ч гэсэн таны амьдрал руу байнга оролцчиход байхгүй. Та өөрөө сайн байсан ч гэсэн эргэн тойронд чинь хүмүүс нь муу байх юм бол таны үр хөвгт тохирно, та өөрөө хохирно те. Тэгээ дээрэс нь бүх зүйл нь үнэн чин үннээсээ байхгүй штэ. Зүгээр л нэг амьтантай адилхан болчих واخгүй юу. Тэгэхээр ер нь бол бид нар материалын ертөнц гэхээсээ гадна сүнслэг ертөнцийг суралцах шаардлага байгаа. Гэтэ тэр нь харин хизээ вэ? Хэрхэн бэ? Яаж вэ? Тэ ямар арга зам зүг бэ гэдэг дээр л асуултууд байгаа гэсэн үг. Тэгээ ер нь бол хүн альва нэг зүйл рүү яг тулаад зогслоо гэж бодоход залуудаа ч гэсэн хурж болно нэрэ буддын шинэ яриад байгаа тэр өндөр орилууд те цаг хугацаа орон зай гэршиг сурах олон янзын бяцлаглууд биесээ өөрөө чөлөөлж сурах цаг хугацаа орон зай гэршиг те энэ газар төвшил сурах те ингээд олон зүйлсийн цаана ер нь залуудаа ч хүрэх боломжтой. Гол нь энэ чинь дандаа махан биеийн зүйлс байхгүй. Тэгэхээр сүнслэг хөгжил сүнслэгээр энэ өөрийгөө угаан цэвэрлэх гэдэг зүйл яг юу юм бэ гэдэг зүйл байна. Хоёрдугаард болохоор би одоо жишээл урд нас гэж байлаад урд насндаа том лам байсан ч хинч байсан бай. Ер нь бол би өргсөн л байхгүй. Одоо яг шудраг хэлэхэд бол өндөр гэгэнч тэр тэ тогш утгатна нөө хинч өнөө та нарын хүндэлдэг хинч өнөө яг үндэ эзэн зэрэг би өргөж байгаа эсвэл би өргөхөд өргөцсөн байгаа хүмүүс аахгүй яг үндэ амьд биш байгаа хүмүүс шүү дээ. Никола Тесла ч юм уу тэ Эйнштейн ч юм уу одоо хинч байд. Тэгвэл ер нь хүндрэлтний түүхэн дотор бие өргөсөн мөртлөө буцаж амьсан жишээ байдаг байхгүй юу? Эсвэл одоо хайртай хүнээ алдчих хүн боддоо штэ. Чаддаг бол те одоо ингээл дуу мууртал гэдэг штэ. Ээжийг алдах юм бол ээжээ амьлуулахын тулд бүх зүйлээ өгөхөд бэлэн байна гэл. Яг үндэ тэгтээ бүх зүйлээ өгөөч гэсэн амьлуулж чадахгүй штэ. Гэтэл үнэхүү яг өгцөн хүн амьлуулсан жишээ тийм өнгөрөө гэх юм уу те яг жоохон бохирдол хэрэглэхэд тийм хүн байдаг байхгүй юу? Тэр бол Христийн түүхэн дээр байдаг. 30 настай Израилийн залуу те өмнөх тэр Мосе, Авраам, тэ Адам тэр олон түүхүүд нь өөрт нь хамааралтай байсан. Маш олон иш үзүүлэгч нар зөвгөнөгч гээд маш мундаг хүмүүс төрж ирсэн. Тэр хүмүүсийн номнууд нь ч гэсэн өөрсөнд хамааралтай байсан. Зүгээр өөрийнхөө замыг бэлдүүлэхийн тулд тийм олон сүнснүүдийг илгээж тэ энэ ертөнцид заларч ирээ буцсан байгаа байхгүй. Гэтэ хүн төлөвт байхдаа бүр арайч хүнд байнг хүн төлөвтэй. Би хэлдэж штэ. Яаж хүн мундаг байсан? Яаж соён гэрсэн бурханлаг байсан арайч нэг өгчөөд амьлах ч юм уу эсвэл өгцөн байгаа хүнийг амьлуулах ч юм уу за эсвэл тэ ингээд нуур муурыг зэмлэх муу муухай юмнуудыг алга болгох ч юм уу тийм чадваруудад байхгүй л тэ. Тэгэхээр ер нь бол дуудлага ирж шүү. Ер нь бол тийм хэмжээний талаасаа бодсон ч гэсэн хүндлэл үзүүлдэг гэсэн үг байхгүй юу? Ер нь бол ингээд Иесус Христ гэдэг хүнд одоо бид нар ер нь зүгээр яагаад айдаг вэ гэхээр зүгээр тэр зааж байгаа номоо зааж байгаа багш нар нь худлаа байхгүй юу? Яг үнэндээ. Ер нь яг шашин тэгэхээр ер нь бол бид нэр тодорхой хэмжээнд аливаа нэг зүйлийг зөв суралцаад ирвэл Библи ч гэсэн тийм амар ном биш. Зүгээр л аягүй гоё сүнслэг Мосыг үйтгэд чи одоо бүхнийг харж чаддаггүй учраас асар бариад дасраараа утаагаар дүүргсээ дараа явж ордог ч юм уу. Тэгээ санаатай болон самсргүйг харсан хөлтөл. Тэгээ ингээд насарчдаг ч юм уу. Бүхнийг харж амьд чадахгүй нөхцөл байсан байхгүй. Сүнслэгээс гадна ер нь бол литературын үг дээсэн түүх гэсэн үг ер нь бол одоо юу гэдэг монголчуудын үг дээсэн түүх гэхээс илүү израильчуудын үг дээсэн түүх анхандаа байсан. Хуучин гэрээ хүртлэх гэсэн үгтэй Есүсийн үеийг хүртлээ ер нь бол израильчуудын үг дээсэн түүх бурхантай хэрхэн холбогдох гээд алдаа гаргаж ирсэн. Алдаа гаргаснаас болж ямар их боолчлол хэцүү зүйлсийг туулсан бэ? Бурхан яг юу хүсдэг юм бэ? Тэ? Тэдний хариултууд нь зөндөө байгаа байхгүй. Жишээл би надад ингээд янз бүрийн тахил өрөхөөс илүүтэй намайг ойлгох нь намайг илүү баярлуулдаг. Эсвэл миний тушаалуудыг ойлгоод тэрийг дуулгартаад авах чинь намайг илүү баярлуулдаг гэх мэтчлэн. Тийм тэгээ тийм байгаа. Дээрэс нь яг уу
зүр сод бүтээл талаасаа хүн төрөлхтний соёлын өв талаасаа болохоор угаасаа эн чинь Библи өөрөө ойролцоогоор 3500 жилийн бичигдсэн. Тэр үедээ ч тэр ерөнхийдөө хүн төрөлхтний ингээд том өв соёл гэсэн үг. Нөгөө талдаа болохоор дэлхийн түүхэнд ер нь мөрөө үлдээсэн том үндэстнүүд байдаг. Мөрөө үлдэж чадаагүй үндэстнүүд байдаг. Тэгэхээр мөрөө үлдээсэн үндэстнүүдийн нэг бол яалчгүй израилчууд мөн. Яг тухайн хэллэгтэр бол еврейгүүд. За Яков болон Яаковын шинээр чинь израилчтай. Тэгээ Израилийн 12 овг тэрнэрээр дамжуулаад тэр одоо ингээд бүтээгд явж штэ. Тэгэхээр тийм байсан. Гэтэ тэд нар яг үүндээ тэр судрынхаа мөн чанарыг ойлгодгүй байсан. Тэр зүйлийг тайлбарлаж өгсөн, яагаа бичүүлсэн, тэгээ яг ямар утга учиртай юм гэдэг зүйлийг нь тайлбарсан зүйл байдаг. Ер нь цаашаад ингээд тайлбарлавал Христийн дахин ирэлт гэдэг зүйл байгаа. Христ ерөнхийдөө бол олон ирнэ гэж хэлээгүй. 2 удаа л ирнэ гэсэн. Эхний удаад нь эхний ирэлт мөн. Тэр бол 30 настай Йосефийн хүү гэдэг төлөвт байсан үе байгаа. Дахин ирэлтийн үед болохоор ерөнхийдөө ямар чиглэлээр яаж ирэх юм бэ гэдэг зүйл байгаа байхгүй. Тэр ерөнхийдөө илүү сүнслэгээр ирэх магадлалтай номон дээрээс тэгсэн байгаа. Сүнслэг өөрчлөлтүүд, сүнслэг тайллууд, за тэгээд ойлгодгүй байсан ном нь ойлгогдож эхлэх үеуд дээр дамжуулаад бид нар Христийн дахин ирэлт гэдэг зүйл тэ Бурхны оршихуй гэдэг зүйлийн хүндрэлтэн рүү илүү ойртож байгаа юм байна гэдэг ойлголтыг авах боломжтой. Тэгээ яг хөө энгийнээр дүрслэл ингээд жоохон энгийн болгож дүрслэх гээл иймэрхүү энгийнээр ингэж яриад байгаа болохоос ер нь бол эн чинь цаанаа маш олон зүйлийг агуулдаг гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй болохоор хүмүүст ингээ энгийн болохгүй тайлбарлаад өгчихөр хүмүүс яв гэж боддог гэхээр за иймэрхүү юм амарх юм байна гэж бодоод байдаг. Тэгэхээр чинь ер нь бол суралцах шаардлагатай, тэр доторх зүйлсүүд агуулгадаар нь дамжуулж өөрийгөө угаан цэвэрлэх шаардлагатай. Дээрээс нь гим нүглийн тайлалтай энэ үгээр дамжуулж өөрийнхөө тэр бузармуу зүйлсийг хэрхэн алга болох уу? За дээрээс нь хэрвээ өөрт нь итгээд бээр өгсөн тохиолдолд тэр хүн бол дахиж амьлна. Сүнслэг ертөнцийн зөвшөөрлөнд зөвшөөрөгдөн. Харин миний үгийг нь яг сүнслэг утгаар нь зөв ойлгож байгаа хүн бол хүлээг үзэхгүй гэж номлосон номлол хүртэл байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр номлолууд хизээ биелэгдэж эхлэх вэ гэхээр Христийн дахин ирэлт за тэгээд Библийг зөвөр ойлгох, зөвөр тайлах гэдэг зүйлсээр дамжуулж ирэх боломжтой. За мөн ер нь бол яагаад энэ дахин сэргийх мэлмээ, даваагийн яналах уу гэх мэтлээ олон нууцуд ер нь буцаж сэргэж эхэлж байгаа юм бэ гэхээр ер нь бол хүн төрөлхтөн маш их сүнслэг өөрчлөлтөд сүнслэг өөрчлөлт, сүнслэг тэрэм цаг үе рүү ирж эхэлж байгаатай холбоотой. Гэсэн хэдийчсэн та нар сүнслэг зүйлсийг яг сүнслэгээр ойлгохгүй бол шууд ойлгоод ирэхээр ирж байна. Тэр чинь авралт хүрэх биш, бүр улам илүү богортолд хүргэх, улам илүү өхүүлэх тэр зүйл нь болчиход байдаг. Тийм болохоор ерөнхийдөө та нар энэ бэлгийн энерги ч юм уу те ядаж гэдэг байгаа шүү дээ. Ядаж гэдэг байгаа шүү дээ. Ядаж зүгээр бэлгийн энерги ойлгочих. Дадаж та нар буддаа Иесус болтгүй маа гэхэд ядаж зүгээр эхний ээлжинд нэг сайн хань байгаад сурчих. Тэ? Бие махбодын хувьд ч хостоо тэ таашаал өгч чаддаг, сэтгэл зүйн хувьд оюуханы хувьд ч гэсэн төлөвштэй байх үз. Тийм хүн болоод орчих. Тэгээ хүн болсон төлөв тэ ингээд баярлуулаад сурчих. Сүнсээ баярлуул, бидээ илүү суулгаад ингээд амьдраа сурчих гэдэг байгаа штэ. Яагад вэ гэх юм бол бид нар одоохондоо яг үүндээ бидний шашин гэдэг зүйл бидний яг соёнгийн ирүүлэх тэ ингээд үнэхөө хүлээсээс чөлөөлөх тэр үүрэг хийхгүй байгаа байхгүй юу? Та нар хизээч ингээд ламаас очиод лама та ингээд яг бид нар нэг ингээд үнэхүү цэвэр угаалж өгж байгаа юу? Бид нэг тэ үнэхүү гим нүглөөс нь чөлөөлж өгч чадчих байгаа юу? Яагаад та ингээд хитэн төв дүсгт автчих явж байгаа гоо та? Тэг яагаад бид нар жил болгон ингэж унших шаардлагатай байгаад идэв? Яагаад бид нар монгол хүмүүртлөө тэ хариу үндэсний соёлыг ингэж хит их бурангуугаар шүтэх хэрэгтэй юм бэ гэж асах хэрэгтэй байхгүй юу? Дээрээс нь шашны чимүүн чанар нь юу юм? Яах гээд байгаа юм тэр шийдэх асуудлаа шийдчихвэл болчих юм биш үү? Ингээ баян их шаардлага юм биш үү? Ингээ асуух хэрэгтэй байхгүй юу? Тэ ингээ ойлгох ингээ шашин гэдэг чинь бас дээрээс нь ойлгож иж ингээ итгээрэлээрээ дамжуулж авралт хүрэх гээд нь шүү дээ. Чи ойлгохдох ч юм байхгүй бахан тодорхойгүй нэг зүйлсүүд байгаад идэг. Эсвэл хий хоосонд хандаад идэг, нэг үхэлд хандаад идэг тэ. Хойд насны аврал ч юм уу нэг сонсон зүйлс хийлгээл яваад идэг. Мөнгө төгрөгийн шинжтэй болцоод идэг. Гэхдээ эн чинь илүү өөр том зүйл, илүү том аврал, илүү энгийн мөртлөө илүү гайхалтай зүйлсэд тэ баг цаг зарцуулж их үр дүн ашиг авчрах зүйлсэд чиглэх ёстой шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол тэгээ бид нар заавал тэр пасторудаас ч асуух хэрэгтэй байхгүй юу? Энэ сүнслэг утгатай юм бол ийм авралыг түгэж чадчихсан тийм мундаг хүн юм бол энэ номонд чинь тэр мөн чанар байгаа юм шүү. Бид нар энэ яг ингээд илүү өөр гоёор ойлгох хэрэгтэй байна. Илүү тэр сүнслэг нууцуд нь юу юм бэ? Тэр тэнгэрийн хаанчлалын нууцуд нь яг юу юм бэ гэж асуух хэрэгтэй байхгүй юу? Тэгээ үр тариа тэр мод болоод шуу өрд сун гэдэг чи яг ямар сүнслэг утгатай юм? Энэ Библи яг хүндрэлтний түүх юм уу? Эсвэл зүгээр сүнслэг утгатай өөр түүхийг агуулж гин үү? Тэгээ энэ түүхүүдээр дамжуулж би ингээд танд өргөлөх юм те. Ажил уудлын юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу?
Тэр сүнслэг цаг үе өөрчлөлтөд үзэж байгаа бол бид нар яг сүнслэгээрээ соёнгийг ирж гэрэлтэй гэгээтэй болгоцсон маш ихтэй болно. Тэгээ ханхуу цаг үед бол мэдээж муу мухай байх хэрэг хүн одоо тэр муу мухай хүмүүс нь илүү ноёлно шүү дээ. Гэхдээ азар ерөнхийдөө бол юу юм бэ гэхээр бид нар яг зөв зүйлийг тэгээ одоо ер нь бол хатуу цаг үе харин би өмнө ч зөндөө өгдөг байсан. Хатуу цаг үе, ханхуу цаг үед хүн сайн байх шаардлагагүй болоод ирэхээр нэг сайн байх гэж хичээгээ болждог байхгүй юу? Тэгэхээр ер нь бол одоо юу гэдэг нь те муу мухай байгаад эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр одоо бол бид нэр сайн байх гэдгийг зүгээр нэг юм сул дорой байгаа л нэг юм мухарсагтай байгаад ирвэл чинь сайн хүн биш байхгүй зүгээр л сайн дүрсгэж байгаа хүч чадахгүй байгаа байдалтай гацсан сул дорой бацсан байхгүй. Харин зүгээр илүү соёнгийг ирээд бүх төрөлдөө хүчрэг байдлыг л шашин бид нар давчрах боломжтой. Дээрээс нь бид нар бурхан биш. Бурхан гэгмээр үнэхүү цор ганц тийм төгс оршуу байдаг бол тэр оршууд хүлээн зөвшөөрөгдөх, тэр оршууг чанд ойлгуулах, тэр оршуудад таныг холбох, цаг үетэйг хөлөө нийлүүлж алхах гэдэг зүйл энэ зүйл чинь ингээд ойртуулдаг ахнаа. Тэгэхээр үтсэн иймэрхүү зүйлсүүдээр дамжуулаад илүү ухаарлыг аваад, илүү соёнгийг ирээд, илүү хүчтэй болдог. Энерги судлалын клуб пэйжийнхэн болцгоё. Тэгээд бас YouTube дээр ер нь бол нэг чанел байгаа. Сэтгэл судлалын клуб болон тийм нэртэй чанел байгаа. Тэгээд үтсэн хамтдаа хичээгээд урагшилж чадаад хамтдаа илүү гоёор ойлголтуудаа өсгөж чаддаг, хамтдаа дахин төрч чаддаг нэг нүдэлцгоё монголчууд болцгоё. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Амжилт хүсье.